Okay. Hey guys, how's it going? All right. So we are ready to start today's lesson. Okay. Yeah. All right. So, what's up, guys? How's it going? How was your day? Thank you very much. This was a very interesting tie, and I really liked it. I'm glad I bought it, actually. All right. So, ready to start. Let's. Today, I think today's lesson is going to be really an eye-opening lesson for you, an eye-opening lesson, because this is something that a lot of people talk about and they think they know it, but they actually don't, or they don't know how to use it. Maybe. Okay. За тэгэхээр өнөөдрийн сэдв нь юу гэх юм бол but because and гэсэн иймэрхүү энэ гурван үгийг нэгсэндээ яаж ашиглах вэ гэсэн хичээл орж байгаа. За тэгэхээр I know what you guys are probably thinking, but because and багш энийг бол мэдгүй хүн байхгүй шүү дээ. This is super easy гэж бодож магадгүй. Гэхдээ яг үнэндээ бид нар яг хэрэглээг нь мэддэг ч гэсэн үнэхээр яг тултал нь ашиглаж ерөөсөө чаддгүй юм шиг санагддаг. Яг үнэндээ. Тэгээ but because and гэсэн гурван үгийг ашиглаад бид нар бүх өгүүлбэртэй хоорондоо холбоод бүр урт бүр paragraph хэмжээний урт текстүүдийг бол бичих боломжтой байдаг. So, for example, COVID-19 is spreading throughout the Western world гэдэг хэлж байгаа энэ текст болохоор ганц цэг байхгүй. Тэгээ энэ ерөөсө ганц цэг байхгүй. Тэгсэн мөртлөө энэ бүх өгүүлбэрүүд нь зүгээр л because, but, and гэсэн гурван үгээр л холбогдож байгаа байхгүй. Яг дунд нь нэг so, mo ч юм уу тиймэрхүү үгнүүд байж магадгүй. За энийг хамтдаа уншия. COVID-19 is spreading throughout the Western world and has also made a significant impact on their economy. But in some countries, the disease is being ignored because people think that the media has overblown the seriousness of the situation. And that's why people are refusing to follow rules and regulations set up to dismantle and weaken the spread of the virus гэдэг чинь. Тэгэхээр манайхан энд орж иж байгаа өгүүлбэрүүд бол яг үүндээ та нарын хизээч бичиж чадхааргүй өгүүлбэр бол биш. Эдгээр бол ямар нэгэн тийм өндөр түвшинд бичигдсэн өгүүлбэрүүд биш. Энэ үгнүүд нь бол бүрэнхээр сонсож байгаагүй үгнүүд бол биш. Хамгийн гол нь but because and гэдэг хаанаас оруулж ирэх үү, тэрний араас ямар хөө мэдээлэл оруулах уу гэдгээ айгуу сайн ойлгоцсон байгаа учраас л тийм байгаа. Okay, so let's look at this. COVID-19 is spreading throughout the Western world. Энэ болохоор COVID-19 барууны орнуудаар тархаж байна гэсэн өгүүлбэр. And COVID-19 has also made a significant impact on their economy. COVID-19 тэдний эдийн засгт бас маш том хэмжээний нөлөө үзүүлсэн гэдэг чинь тийм. Гэхдээ зарим улсууд болохоор the disease is being ignored in disease энэ өвчин болохоор нэг тоохгүй байгаа тийм хүмүүс нь яагаад гэвэл because people think that the media has overblown the seriousness of the situation гэхээр зарим хүмүүс юу гэж бодож байгаа гэвэл энэ медиа буюу одоо мэдээний сувгууд энэ нөхцөл байдлын одоо тийм хэрцгий байдлыг нь эсвэл одоо нөхцөл байдлыг нь хитрхи дэлбэрээ хийсэн юм шиг болцсон тийм overblown гэхээр яг ингээд тооцоолж байгаас арай амар давуулж мэдээллийг нь хүргэж байгаа гэж хүмүүс бодож байгаа. Яг тийм бол мэдээнд итгэдэггүй учраас тийм. Тэгээд and that's why people are refusing to follow rules and regulations which are set up to dismantle and weaken the spread of the virus. За энэ чинь болохоор and гэдэг нь энэ хоёр удаа and орж ирж байгаа нь болохоор rules and regulations гэдэг энэ хоёр үгнүүд хоорондоо яг адилхан утгатай учраас хамт адилхан төстэй утгатай учраас хамт оруулж байгаа. Тэгээ dismantle and weaken гэхээр бүр ингээд dismantle гэдэг чинь бүр ямар ч хэсэг болгож ингэж хуваангуудаа weaken ингээд сулруулах гэдэг ч юм уу. Энэ нэг ойролцоо утгатай хамтд нь оруулмаар байгаа өгнүүдийг бас зүгээр and гэдээ холбогддог байхгүй. Энэ бол ерөөсөө бидний өнөөдрийн ярьж байгаа and бол биш те. So ингэж бичээд бид нар саяных шиг бүр ийм урт параграф бичиж болж юм те. Ганц цэг авахгүй. За энэс ялч өшөө урт юм бол хангалттай бичиж болно. Энэ бол бидний юунаас шалтгаална те, чадвараас шалтгаална. Alright, so яг энэ дөрвөн үг and, but, because, so гэсэн дөрвөн үгийг би яг ямар үүрэгтэй байдгийг би тайлбарлая. And гэдэг нь болохоор мөн, тэгээд, дээрэс нь гэсэн утгатай бас дээрэс нь бас болон гэх мэтчлийг Монгол хэл дээр бол энэ үгнүүд орж ирсэн тохиолдолд бид нар бол шууд and гэж
and гэж байх хэрэгтэй юм байна гэдгийг бол бодож болно. Зарим тохиолдолд болохоор тэгээд гэх тийм нэг then гэдэг үг байдаг тийм. За энэ бол өгүүлбэрээс хамаарна. За өмнөх өгүүлбэртэйгээ холбоотой өгүүлбэр хэлэх гэж байгаа бол and гэд мэдээллийг нь одоо шинээр өгүүлбэр эхлүүлээд өмнөх өгүүлбэртэйгээ холбоотой өгүүлбэр хэлж болно. Эсвэл зарим тохиолдолд зүгээр л өмнөх үгтэйгээ холбоотой дахиад нэг үг гаргаж ирдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар жишээлх юм бол food and vegetables эсвэл meat and vegetables гэдэг ч юм уу тий. Хоол болон ногоо гэхэр чи энэ хоёр хоорондоо төстэй тий. За дараагийнх нь but энэ болохоор гэхдээ тэгтээ гэсэн утгатай ойлгомжтой тий. Өмнөх өгүүлбэртэйгээ сөргөлдсөн мэдээлэл оруулах гэж байгаа бол but гэдгийг оруулах ёстой юм аа. Team гэхдээ team blah blah тий. За дараагийнх нь because гэдэг үг байгаа. Энэ болохоор team учраас бас яагаад гэвэл гэсэн хоёр утга гарч ирдэг. За энэ хоёр бол адилхан юм шүү гэж бодож магадгүй. Гэхдээ яг үндэ зарим тохиолдолд үнэхээр шал ондоо өгнүүд юм шиг санагдаг because гэдэг нь. За дараагийнх нь so гэдэг үг байгаа. Энэ болохоор тэгэхээр team-с гэсэн утгатай тий. Өмнөх өгүүлбэрээсээ улбаалж гарч ирсэн өгүүлбэр хэлэхээр бол одоо өмнөх өгүүлбэрийн үр дүн маягаар гарч ирсэн өгүүлбэр ч юм уу тий. Тиймэрхүү юм хэлэхээр бол энийг ашиглах нь байна. Окей. За ингээд ямар ч гэсэн бид нар хэрэглээг нь бол мэдээд байна тий. Яг тэгвэл өгүүлбэрт орж ирэхдээ яг ямар хөө байдлаар орж ирдэг вэ гэдгийг хэдүүлээ нэг ашиглаад үзчих хэрэгтэй. За хамгийн ихний энэ өгүүлбэрийг байна шүү дээ. Энэ голын but гэдэг нь бол буруу байгаа шүү. Окей, буруу байгаа. Гэхдээ та нар одоо засах ёстой. Энэ аль нь байх ёстой вэ? I'm lucky but I have you as my wife гэдэг чинь. Энд чинь аль нь байх ёстой? За батын so and for this reason. You know. За. За so for this reason хоёр ялгаа бий юу гэдэг чинь өгүүлбэрийнхээ утгаас нь хамаарна. Зарим үед бол адилхан утгатай байж болно. Зарим үед болохоор ондоо утгатай байж болно. За окей. За тэгэхээр энэ тохиолдолд болохоор энэ голын бот нь юу байх ёстой гэх юм бол because байх ёстой тий. I'm lucky because I have you as my wife. Би үнэхээр азтай хүн яагаад гэвэл чи миний ихнэр учраас гэх мэтчлэн тий. So very simple. За дараагийнх нь this disease is getting out of control because we should quarantine our citizens гэдэг чинь. За энэ because гэдэг нь жоохон худлаа болоо явчлаа тий. Тэгвэл энэ дээрх үгнүүдээс аль нь байх ёстой вэ? Юу гэж бодож байна? За эхний хэсэг нь энэ өвчин бол үнэхээр тий хэрэг сэтэрж шүү. Бид иргэдээ карантинлах хэрэгтэй юм байна гэдэг чинь. We should quarantine our citizens. Right. Okay. За and эсвэл so гэдэг чинь. Alright. За энэ болохоор so байх ёстой. Яагаад гэвэл team-с team учраас гэсэн утгатай тий. Тэгэхээр одоо энэ бол үнэхээр хэрэг сэтэрж байгаа team-с бид ингэх хэрэгтэй гэсэн байдлаар тий. Alright, very simple. За тэгвэл дараагийнх нь I just came back from a trip to Mongolia, so it's the best place to go with your friends. За энэ юу гэсэн үг вэ? Би дөнгөж сая Монгол руу аялалд яваад хүрээд ирлээ. Энэ бол найзтайгаа явах хамгийн гоё газар юм байна гэдэг чинь. За энэ чи алийг нь оруулах хэрэгтэй. За because гэдэг чинь. За because гэх юм бол энэ өгүүлбэрийг орчуулахаар бол би дөнгөж сая Монгол руу нэг аялалд яваад ирлээ. Яагаад гэвэл энэ найзтайгаа явах хамгийн гоё газар учраас. Яг нөгөө хүнийх нь хэлэх гээд байгаа санаа нэг л гарч өгөхгүй байх шиг байна тий. Тэгэхээр and байх хэрэгтэй байхгүй. Би дөнгөж сая Монгол руу аяллаар явчихад ирлээ. Тэгээд энэ юу нь бол яг найзтайгаа аялах хамгийн гоё газар юм байна гэсэн утгаараа тий. Тэр энэ хоёр өгүүлбэр хоорондоо холбоотой байхгүй. Яг хоёулаа л зөвхөн Монголын талаар л ярьж байгаа. Yes, very simple. Одоо ингээл ингэнгүүт бидний бас өөрсдийн гаргадаг алдаанууд нь нэгжтэй тод болж эхэлж байна тий. За,
This is a funny show and I don't think my mom will like it гэдэг чинь. Энэ бол амар инээдтэй шоу. Тэгээд миний ээж энийг манай ээжд энэ нэг таалагдахгүй баха гэдэг чинь. Энэ аль нь байх хэвээр. За энэ бол баг хамгийн амархан, хамгийн ойлгомжтой нэг шиг байна те. But this is a funny show but I don't think my mom will like it. Энэ жоо инээдтэй л дээ гэхдээ манай ээжд бол таалагдахгүй байх. Тэ? Alright, very simple. So and but because so яг иймэрхүү байдлаар ашигладаг байх нь байна. За тэгвэл одоо эдрийг яалтчгүй өөрсдөө бид нэ ашиглаж сурах хэрэгтэй. Тийм учраас одооноос ахуулаад нэг хэд хэдэн дасгалууд дээр ажиллана. Одоо энд яах вэ гэвэл we are going to put the words wherever necessary. Яг хэрэгтэй газрууд нь болохоор өгнүүдэд оруулж ирэх хэрэгтэй. За жишээлбэл бол хэрэгтэй газрууд нь бол яг энэ дөрвөн газар байна тий. Тэгэхээр 1 2 3 4 гэсэн энэ цэгүүдэд аль өгнүүд нь орж ирэх ёстой байна. Яг энэ дэр бол зарим нь давтагдчих магадгүй орохгүй байх тохиолдол бас байгаа шүү. Бүгдээрийн нэг оруулна гэсэн юм бол байхгүй. За та нар уншиж хагаад хаана оруулах ёстой вэ? Хаана аль үгийг оруулах ёстой вэ хэлээрэй. За сүүлийнх нь юу вэ? Number 4. What is number 4? Okay. За тэгвэл бүгд энэ хариуг нь харцгаая. Alright. This is actually really easy. За I've been so tired lately because I've had to work late nights and it's killing me. But the good thing is I'm moving ahead in my business by a lot. So this isn't the worst thing to happen to me. Тэгэхээр энийг зүгээр орчуулах юм бол би ойрд амар ядаж байгаа. Яагаад гэх юм бол орой бүр ингэ шүн болтол ажиллаад байна те. And тэгээд энэ нь болохоор бүр намайг яг алж байна. Гэхдээ нэг сайн юм нь болохоор би бизнес одоо миний бизнес бол урагшаа нэлээд сайн явсан. Тиймээс энэ бол яг надад тохиолдох тийм хамгийн муу зүйл нь бол биш байна гэдэг чинь те. So иймэрхүү байдлаар нэгсэндөө бид нар яг энэ and but because-ийг бол ашиглаж болж байгаамаа. Бид нар хамгийн гол нь we know what they mean яг юу гэсэн үг гэдгийг ойлгоод байгаа. Гэхдээ we don't know how to use them. Ерөөсөө яаж ажиллахаа мэддэггүй байна те. Alright. За тэгвэл дахиад нэг ганц удаа үзье. Alright. Яг 1 2 3 4 5 6 гэдээ явж байгаа. Тэгэхээр зүгээр энэ тэгээд бас энчээ өгнүүд нь байх хэрэгтэй байна тий. So аль өгнүүд байх хэрэгтэй. What do you guys think?
Alright. За тэгэхээр энэ хариултыг бөөнөрөө хамтдаа харцгаая. Хамгийн ихнийх нь I really want to visit Hong Kong because yes. Яг зөв. Oh, good job, Dogga. I really want to visit Hong Kong because a friend of mine told me that they have so many nice islands and you can also go on really cool hiking trips гэдэг чинь тий. За би Хонконг руу үнэхээр очимоор байна. Яг гэвэл манай найз надад тэнд амар олон тийм гоё арлууд байдаг гэж хэлсэн. Дээрэс нь нэг тийм сонирхолтой гой хайкинд явж болдог гэж хэлсэн тий. Гэхдээ he mentioned that it can be a little smelly in the streets, so that could ruin a little bit of the fun, I guess, but it's all good. За гэхдээ манай найз болохоор надаа годомжин жоохон өмхий үнэтэй байдаг гэж хэлсэн. Тиймээс тэр нь жоохон ruin a little bit of the fun гэхээр нэг тэр одоо хөвгөлтэй байдлын жоохон ганц хоёр хөвгөлтэй байдлыг нь жоохон алдагдуулах байх гэсэн л утгатай болж байна л да. So that could ruin a little bit of the fun, I guess. Гэхдээ it's all good. Санаа зовлтгүй дээ. Тэгээд ер нь та нар Хонконг руу очиж ирсэн хүмүүс мэдэндээ угсаа годомжин нэг сонио өмхий үнэтэй дээ шүү дээ. Яг нэг доор юунаас нь бохиросны хоолоноос нь тий. So ингэж ашиглаж болох нь. Now, here's something we're going to do. Okay? We're going to write our own story using but, because, and. Энэ дөрвөн үгийг actually. But, because, and. So энэ дөрвийг ашиглаад бид нар өөрсдөө нэг тийм зохиол маягийн story маягийн өөртөө тохиолдсон ч юм уу эсвэл хүн тохиолдсон нэг эсвэл зүгээр зохиогоод ярина. Тэгэхээр энэ чинь яг ямар хуу шат дараалтаа явах ёстой гэвэл эхлээд you write something you did or something that happened to you. Өөр чин тохиолдсон ямар нэгэн зүйл эсвэл өөрөө хийсэн ямар нэгэн зүйлийг эхлээд бичиж авна. Тэгвэл араас нь but гэд something unfortunate that happened. Өөрт чин тохиолдсон бас жоохон нэг тийм золгүй нэг юм те. Тэгээд and гингүүдээ дахиад нэг өөртөө тохиолдсон нэг золгүй юм яриад тэгээд яагаад тэр болсон юм бэ гэдэг энэ because гэдгээрээ холбоод сүүлд нь тиймээс something that happened afterwards. Яг араас нь одоо дагаж болж тохиолдсон нэг зүйлийг одоо бүүнээр бичиж үзнэ. За энэ чинь яг ямар хуу юм бичгээд байна гэх юм бол for example it can be something like this. Okay? Last night I left home to buy some groceries at 10 p.m. Өчигдөр би 10 цагт дэлгүүр орох гээд хүнс цуглуулах гээд явсан. But the supermarket was closed. Гэхдээ дэлгүүр нь болохоор хаагдсан байсан. And there was no one on the street. Гэхээр тэгээд дээрээс нь гудамжинд ерөөсө хинч байгаагүй. Яагаад гэвэл the government told all the stores to close at 10 p.m. Одоо нэг засгийн газар болохоор 10 цагт бүх дэлгүүрийг хаагаарай гэд зарлалцсан байсан. So I just went home. Тиймээс би зүгээр л харьцсан гэдэг чинь. Окей. За энэ чинь болохоор бидний дөнгөж ашиглах гэсэн өгнүүд нь энд байна те. But, and, because, тэгэнгүүтээ so гэсэн өгнүүд. Одоо яг гэвэл яг энэ шиг энэ зүүн талд нь байгаа зүгээр яг энэ бүтцийг дагаад бөөнөрөө өөрсдийнхөө нэг story зүгээр зохиогоод үзтээ яг тэгэнгүүт ерөнхийдөө бол та нарт яг ямар хөө байдлаар ашиглахыг нэг санаа гарч ирнэ. Okay. Let's see.
Okay. So за энэ чи та нарын ямар хуу бичсэн юм чинь бас харъя. Тэгэхээр дээрээс нь ямар хуу юунууд бичиж болох вэ гэдэг дээр нь бас нэг хараад үзье, okay? For example, last night I was doing my homework, but the electricity broke down. Oh, sorry, I think I wrote it wrong. Electricity broke down and there was no candle in my house because I forgot to pay my electric payment on time, so I went to sleep early гэдэг чинь. Now, this is something that can definitely happen. Тэгэхээр бүүнөр энийг бол бүүнөр ашиглаад яаж болно шүү. Okay? Яг иймэрхүү бүтцийг ашиглаад өөрсдөө хийж бичиж болно шүү. Okay? So let's take another example. Over here. Oh wait, no. So that's actually it for our examples. Okay? Sorry about that. За ингээд ямарсан энэ бүтцээрээ бүүнөрөө бичнэ. Энэ бол нэг гэсэндээ та нарын baby steps гэсэн үг шүү. Okay? Яг нэл хүүхдээ ингээд алхмууд баг багаар хийж байгаа юм шиг. Заавал бүр анх өгсөн тэр өгүүлбэр шиг хэцүү юм бичих шаардлагатай гэж байгаа юм биш. Okay? So here's something else that we're going to try right now. Okay? Одоо яг хөө гэвэл make sure to use the past tense for this exercise. Tell me about a trip you went on. Put all the necessary information into one sentence using these words because and so гэсэн үгийг ашиглаад өөрийнхөө явж исэн тэр нэг аяллаа талаар надад хэлж өгнө үү. Тэгээд бүх хэрэгтэй мэдээллийг нь болохоор нэг үйлбэрт бүгдийг нь багтаагаад хэлэх гэж оролдоорой. Okay? За, let's hear it. За, Батынх өгүүлбэрээ бичсэн байна. I went to the countryside for a month because after getting there and COVID-19 came out a lot and I was separated, so I had a lot of free time гэдэг чинь. Okay, that's awesome. Yeah. Okay. За. Тий, наа чи яг гоё юм байна. So, Батынхийн өгүүлбэрийг би гаргаж ирж хагаад хідүүлээ нэг яаж үзье. Okay. So here's what we're going to do. I'm going to bring it out over here. Бичсэн өгүүлбэрийг нь гаргаж ирж хагаад энэ дээр жоохон янзлал хийж туслая. Okay. So I went to the countryside for a month because after getting there, COVID-19 came out. Then came out a lot гэж бол ерөөсөө хэлэх шаардлагагүй. And I was separated, so I had a lot of free time гэдэг чинь тий. So I had a lot of free time. Yep. Тэгэхээр би юу хөдөө нэг сарын турш явсан. Яагаад гэвэл яг очсон чинь COVID-19 ингээ гараад ирсэн. Тэгээд би ингээд бусдаас I was separated тий. Бусдаас ингээд салгагдсан тий. Тиймээс надад айгүй их цаг байсан. Тэгээ араас нь шууд айгүй их цаг байсан болохоор яг юу хийсэн гэдгээ бас цааш нь дэлгэрүүлээд бичиж бас болно тий. It's very good. Very creative. За одоо нөгөө нэг өөрийнхөө явсан тэр аяллахын талаар бичээд үзээрэй. Okay. За энэ ч болохоор бид нар ямар хуу үйлбэр зохиож болох вэ гэвэл so here's an example, okay? Recently I went on a trip to Turkey with my wife and honestly it was one of the best trips of my life because I had always dreamed of traveling with the woman that I love. But unfortunately during the trip I got terrible food poisoning, so most of the time I was in a lot of pain гэдэг чинь.
За энэ бол true story actually. This is a true story. It happened to me last year in I think it was August. Yes, August. I went on a trip to Turkey with my wife and I actually proposed to her. So during the trip, we ate some kebab on the street. It was around 9 a.m. in the morning and I really wanted to try a Turkish kebab. But when I ate the kebab, I think it had meat from the previous night. And that's probably why the meat was bad and it gave me food poisoning because I think I shit myself. Shit myself with I think I shit myself a few times that day because I was outside and I was on an island actually. It was horrible. It's a horrible experience. I didn't like it. Тэрээс болоод би Turkish yung kebab айгу дург болцсон. Айгу харамсалтай. Тэгэхээр so this is an example of what you can write, okay? Ийм болсон, тэгсэн чинь ингэсэн, тэгээд бүгдээр ингийн зүгээр нэг үйлдвэр дотор шууд ингээд багтаагаад хийх гэж оролдох тусам та нарын үйлдвэр чинь аль болох ингээд урт болох боломжтой. Бид нар зүгээр хаяа яг нэг тийм бодлогоогоор зүгээр шууд ингээд нэг үйлдвэрээр ингээд хийх гэдэг зуршилтай тий. Гэхдээ хэрэг тэр зуршлаасаа зүгээр гараад аль болох урт үйлдвэр хийх гэж оролдоод байх юм бол бидний энэ үйлдвэрүүд нь хамаагүй урт болох боломжтой шүү. Okay, so that is the end of today's lesson. Hope you guys understood something. But because and гэдэг бол үнэхээр чухал, just remember, okay? Энэ нөх хүмүүс төвшин ахих тусам та нар бол but because and гэх мэтлийн иймэрхүү энгийн холбоос өгнүүдийг бол аль болох бага ашиглах ёстой гэж зөвлөдөг. Гэхдээ яг үнэндээ тийм биш. Эдгээр бол ямар ч төвшөнд байсан, advanced байсан ч бай, бүр native speaker байсан ч ялгаагүй энэ гурав үг бол хамгийн их ашиглагддаг. Бүр хамгийн их. Тийм учраас энийг зөв ашиглаад сурчих юм бол бид нар яг ингээд олон үгийн араас ингээд хөөгөлтэй. However, on the other hand, furthermore гэх мэтлийн үгнүүдэд хайгаад идэг. Гэхдээ яг үндэ үндсэн энэ гурван үгээ яг үндсэн 3-4 гэж хэлчихсэн. Энэ үндсэн 3 үгээ ашиглаж эхлээд сурчих хэрэгтэй шүү. Okay? So, let's move on to our vocabulary. Тэгээд өнөөдрийн шинэ үгнүүдээ үзээд өнөө хичээлээ дуусгацгаая. So the first word is analysis. Энэ болохоор analyze гэсэн утгатай. Analyze хийх гэж хэлж байгаа бол analyze гэж хэлдэг шүү. За энэ болохоор a detailed analysis of the plan needs to be shown to the managers. Менежерүүдэд төлөвлөгөөний детальчилсан analyze харуулах хэрэгтэй байна гэдэг чинь. Тэгэхээр analyze хийсэн тэр бичиг баримтыг ч юм уу тий. Дараагийнх нь assume энэ болохоор зөв гэж бодсон эсвэл таамагласан гэсэн утгатай. Яг зөв гэдэг нь болохоор яг correct гэсэн утгаараа биш. Гэхдээ зүгээр л би ингэж бодсон шүү дээ эсвэл ингэж таамагласан шүү дээ гэсэн утгатай. I assumed you were Chinese. Sorry гэдэг чинь. Энэ болохоор би чамайг хятад гэж таамагласан эсвэл би чамайг нь хятад гэж бодсон шүү дээ. Уучлаарай тий. Энэ бол гадаадаар айлж байгаад айгүйх болтыг зүйлтэй харамсалтай. За дараагийнх нь context гэдэг үг байгаа. Энэ амар чухал үг шүү. Манайха энийг цээжлээд аваарай. Энэ ямарваа үйл явдлын хүрээнд хамаатай мэдээлэл фактууд гэсэн утгатай шүү. Okay? За энэ context-ыг тайлбарласан яг үндэ монгол үг байдгүй юм байлээ. Гэхдээ зүгээр би өгүүлбэрээр ингэ тайлбарлчих. You need to understand the context of the situation before you judge it. Чи үйл явдлын хүрэндх мэдээллийг нь мэдж байж шүүмжлэх хэрэгтэй. За жишээлх юм бол хоёр хүн хоорондоо зодлоо гэж бодъё. Нэг эрэгтэй эмэгтэй. Тэгсэн чи эмэгтэйг нь ингээд юу ингээд балбаад эхэллээ тий. Тэгвэл хүмүүс шууд ингээд эрэгтэй нь чи одоо яаж чи эмэгтэй хүнийг яалаа малаа гэдэг ч юм уу. Тэгсэн чи яг үндэ эмэгтэй нь ингээд нөгөө хүний эрхнийг нь буулаад алдсан ч юм уу л дээ мэдгүй. Эсвэл хүүхдийг нь ингээд зогцсон ч юм уу мэдгүй. Тэгэхээр энд болохоор бидэрт context of the situation хэрэгтэй байгаа хгүй. Яг үйл явдлын хүрэндх ямар фактууд байна, ямар мэдээлэл байна гэдэг нь чухал байгаад байгаа. Тэгэхээр тэрийг мэдчихэж чи шүүмжлэх хэрэгтэй шүү. За яг хөө саяны бол арай жоохон хэрцгий жишээ авчлаа та. Гэхдээ ер нь бол та нар ойлгож байгаа тийм. Context is very very important. За дараагийнх нь financially. Энэ болохоор санхүүгийн хувьд гэсэн утгатай. I want to be financially independent from my parents. Би эцэг эхээсээ санхүүгийн хувьд хараат бус баймаар байна. Тэгэхээр independent гэдэг нь болохоор хараат бус тий одоо эсвэл одоо бие даасан гэсэн утгатай. Тэгэхээр financially independent гэхээр нэгсэндөө мөнгөний хувьд
бие даасан хараат бус байдалтай байх гэсэн утгатай тийм. Дараагийнх нь structure, энэ болохоор бүтэц. The structure of your answer is quite messy. Organize it better гэдэг чинь. За чиний хариуны бүтэц маш замраагүй байна. Илүү сайн зохион байгуулаарай. Тэгээ илүү жоохон зохион байгуулалттай болоорой гэсэн утгатай. За дараагийнх нь criticism. Энэ болохоор шүүмжлэл гэсэн утгатай. Constructive criticism is key to a high performing team. Үр бүтээлтэй шүүмжлэл бол өндөр үзүүлдэг багийн хувьд маш чухлаа гэдэг чинь. За тэгэхээр constructive criticism гэдэг нь жишээлх юм бол хөгшөөн чи ерөөсөө ингэж ажиллаа хийхгүй байна. Наад ажиллаа хийгээч. Залах юм уу хайши маши ингэж энэ бол зүгээр шүүмжлэлтэй ингэж үзий хадсан шүүмжлэл. Харин за хөгшөөн чамд ямар асуудал байна? Чи ойр жоох ажиллаа хийхгүй байх шиг байна. Яг ажиллаа үр бүтээлтэй хийх ийм аргууд байна. Чи энийг туршиж үзээрэй гэж шүүмжлэл дээр нэмээд жоохон зөвлөгөө өгж байгаа бол constructive criticism гэж явж байгаа шүү. Окей. За дараагийнх нь энэ дөрвөн үгнүүд бол дөрүүдээ айгүй хоорондоо айгүй төстэй. Эхнийх нь racist гэдэг үг байна. Энэ болохоор арьс өнгөөр нь ялгарлан гадуурхдаг хүнийг хэлж байгаа. За sexist гэдэг юм бол хүүсээр нь ялгарлан гадуурхдаг хүнийг хэлнэ. За ageist гэдэг үг байна. За энийг бол нэх амар хэрэгэлдэггүй. Гэхдээ хэрэг харах юм бол та нар бити гайхаарай. Насаар нь ялгарлан гадуурхдаг хүнийг бол хэлж байгаа. Жишээлх юм бол чи залуу штэ. Чи эсвэл хөгшин юм байж яах гээд байгаа маах гээд байгаа. Энэ юу мэдэхгүй байна те. Гих мэдслээ энэ бол насаар нь ялгарлан гадуурч байгаа. За сүүлийнх нь misogynist гэдэг үг байна. Misogynist. Энэ болохоор эмэгтэй хүнийг голдуу гадуурхдаг хүнийг хэлж байгаа шүү. Жишээлх юм бол хоёулаа яг тэгээ би нэг эмэгтэй хүнтэй яг адилхан хэмжээнд ажиллаа гэж бодъё те. Ингээд энэ сарда борлуулалтын тоомон ч юм уу те бүгд яг адилхан ажилласан цаг бүгд яг адилхан. Тэгсэн мөртлөө дарга бит хоёрыг дуудаж орж ирэнгүү те надад цалингийн 2 дахин нэмэгдүүлээд нөгөө хүнд нь одоо эмэгтэйд цалингийн 1.5 дахин нэмэгдүүлдэг ч юм уу. Тэгэх юм бол манай дарга misogynist хүн гэж нэрлэх нь шүү. Okay? So өнөөдрийн хичээл ерөнхийдөө ингээд дууслаад та бүхэнд хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Guys, make sure to use this but because and айгуусан ашиглаж чадсан хүн нэгсэндөө өөрсдийнхөө төвшинг айгуусан ингээд эзэмшин гэж үздэг шүү. Okay? So that's it. Өнөөдөр маргааш дахиад 6 цагаас хамгийн сүүлийн хичээл дээр уулзцгаая. Okay? And good night. I'll talk to you guys later.